За бямцгцаа дээр яг бас нэлээд чагналаа. Зарим зүйл нь жоох инээдтэй юм яриад байна. Та өөрөө 5 сонгогдсон дархан төрийн жишээ. За бид тэр 5 сонгогдсон улсын хурлын гишүүнийг бол хүнддэг чинь. Одоо бол би таныг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд гэдэг утгаар ч үг гэлээ шүү. За нэгдүгээр тийм төрийн банк байна. Төрд байх ёстой л гэдэг нь. Одоо Монголд 12 банк өрсөлдөж байхад төр дотор өрсөлдөж яг яах гэж. Анх хувьцаанд 590 төгрөгөөр гарч ирсэн. Одоо 476 төгрөг. 55 тэрбум төгрөгийг 50 туудсан тэнцээ захирлууд нь юугаа ицууж байгаа. Ямар гавьяа байгуулсан гэж наанаас сууж байгаа. Одоо нөгөө захирал нь ирж чадхаа байсан нэг 2 загнуулаад алга болсон. Цагаан байрны нэг хамаатны үеэл. Цагаан байрны даргын үеэл. Тэгээ одоо дид захирал нөгөө дид сайд гэдэг шиг асуултанд хариулна гэд 16 оноос хойш төрийн банкнд ажилласан сугар гэдэг захирал тэнцээ баахан алдагдал. Та нар одоо ашиг алдагдал гэдэг юм яриад шүү. Хувьцаат компани дээр хувьцааных нь үнийг ярина шүү дээ хэдүүлээ. Өнөөдрийн зах зээлийн ханшаар байгуулагдчихсэн үеийнхаа нөгөө IPO гаргаж ирсэн үеийнхээс 55 тэрбум төгрөг алдсан сууж наад хүмүүс чинь. Яагаад та нар хариуцлага тооцоогүй энэ чинь ингээд толгойг нь нилээд гавьяа байгуулсан юм шиг тэнцээ энэ дэр тэрэл хийх юм байхгүй ингээд цаг үрээ сууж наа чинь. Өрсөлдөгч нь нэг их найд гараа явцсан. Одоо яг өөрийнх нь төрийн банкыг өнөөдрийн хувьцаандынх нь үнээр тооцох юм бол 360 тэрбум л төгрөг хүрэхээр байна. Өрсөлдөгчөөсөө 70 байр суугаад хоцорсон. Тэгээ ийм хариуцлагагүй байгаад та нар цэнгэл дарга энэ бям цогцоод хариуцлага чи хаана вэ? Бүгдийг баг хөөж уулна ихтэж багтахаар юмнууд хуулийн хариуцлага хүлээгээ болох хэрэгтэй. 55 тэрбум төгрөг. За тэгээ хоёрдугаар асуудал. Эрдэнтийн шахааны эсвэл баяжмлын тэр тендерчдийнхээ хулгайчийг олохгүй байна гэд би таны амнаас энэ үгийг нэлээд сонслоо. Та 5 сонгогдсон төрийн түвшээ мэдээлэлд маш ойр байгаа хүн. Цагаан байрнаас очиод хулгайчуудаа хайгаач. Сүүлийн 10 жил танах дангаараа засаг өрсөн шүү дээ. Тэг яагаад нийгэмд худлаа мэдээлэл өгөөд нэг гоё ганган хинээс хайгаад байгаа тайр нь хулгайчаа. Энэ авилгатай тэмцэх газар гэж байгаа бол бас ажиллаа хиймээр байна. Яг улс төрчрийн захиалгаар гарч ирж нэг ганц нэг хүн намансан болчоод алга болчдөг. Авилгатай тэмцэх газрын дарга нь ер нь Монголд байд юм. Ажил хийж авилгалд бууруулж байгаа юм нэг ч алга шүү дээ. Бодит байдал дээр захиалгаар л ажиллаж байна. Яг жинкнээсээ ажиллаа гэдэг одоо энэ төрийн банкны захирлуудаас өсвүүлээд аваач чалгаач. Хамаард бүхий болохоор нь та нар чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ энэ төрийн банкны захирал хариулаадах дээр 55 тэрбум төгрөг хайцсан. Танаа захирал өөрөө хайцсан. Яахаараа танаа банкны асуудал энэ ч хөвчлөгдөх гай сууж байхад нүдэн балаа чихэн дүлий хаагур дэмэд энэ явдаг. Тэгээ дараад нь тодруулгаа авъя. За бямцгт дарга хариултаасаа эхлэе. За. Төрийн банк 12 банкт өрсөлдөх үү гэж би өөртөө чинь санал нэг байгаа. Аль болох тэртээ тэр хувьд шилжүүлэх бололцоотой хувийн одоо 12 арилжааны банк байж зэрэгцээд явах шаардлагагүй гэдэг үүднээс аль болох ахиу хувьцааг хувьчлээ гэсэн санал оруулсан сангийн яамнаас татгалцсан төрийн банкнаас татгалцсан. Тийм болохоор төрийн банкныхаа өөрсдөө энэ асуултанд хариулчих ёстой байна. Тэр ямар захирал байдгийг хэний гар хөлий гэдэг нь би мэдэхгүй. Үр ашигтай ажиллах ёстой сангийн яам бол хувьцаа эзэмшиж чинь адилхан бас төрийн өмчт компани гэдэг үүднээсээ би шаардлага тавина. Танаас мэдж явлаа гар хөлтэй юм байна бас их муу юм байна гэдэг мэдж явлаа хариуцлага анхаарья. За Эрдэнтийн тухайд хулгайчдаг олохгүй байна гэх юм тэр зэсийн баяжмлын хулгайчийг олсонгүй тэр барааны шахааны хулгайчийг олсонгүй гэж би олоогүй шээ. Хулгайг олгоцсон гэж ярьсан. Таны одоо мэдэх үед таны мэддэг үед хулгайтай байсан байж магадгүй. Одоо бол хулгайгүй болсон. Шахааны хулгай байхгүй болсон. Бараа бүтээгдэхүүн шахаа болсон. Хиймэл оюуханаар худалдаа авалт тендер шалгаруулдаг болсон. Хөвгний оролцоогүй болсон. Ингээд хулгайгүй болсон. Хулгайг таслан зогсоосон гэсэн үг. За хоёрдугаарт нь тэр зэсийн баяжмлын хулгайг бид нэр тийм үү баг үнээр нууцаар гэрээ хийдэг байсан бол бирж дээр дуудлах хулгайгаар гэрээ хийдэг болсон. Ингээд зэсийн баяжмлын хулгайг таслан зогсоосон. За дээрээс нь тэр овоолгын хулгайг үндсэндээ таслан зогсоож ин төрд Монголын ард түмэнд ноогдох баялагын өгөөжийг одоо авчирч байгаа. Аль болох 50 хүртэл одоо хувийн өгөөжийг авсрах гээд ажиллаж байна. Ингээд үндсэндээ Эрдэнтийн хулгайлга болж байгаа. За ер нь бас төрийн хяналт сайжих тусмаа, их хурлын хяналт сайжих тусмаа энэ одоо бас ард түмний мэдих эрх хангагдаж байна. Хулгайч хийдэг одоо тийм үү. Энд тэнд байдаг таны ярьдаг цагаан байрмаар эндээс хулгай хийдэг асуудал чи байхгүй болж байгаа. Бид нар нүүрсний сонсгол хийсэн,
хин хулгайч байсан харсан, хөгжлийн банкны сонсгол хийсэн хин хулгайч байсныг харсан, сая оюутлын сонсгол хийлээ хаана ямар алдаагаар харсан. Тийм болохоор цаашдаа одоо юу гэдэг юм бүх юм нээлттэй ил тод олон нийтийн хараа хяналтан дор их хурлын хараа хяналтан дор явдаг болохоор цаашдаа бол ийм хулгайнууд гарахгүй. Энэ бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн. Бид нар хяналт шалгалтыг их хурлын хяналт шалгах бүр эрхийг нэмэгдүүлсэн, үүнтэй холбогдуулж 2020 онд би хяналт шалгалтын тухай хуулийг санаачилж батлуулсан, үүний үр дүнд нээлттэй сонсгол хийдэг болсон ард түмний мэдих эрх хангагдсан. Энэ бас хэдэн удаа сонгогдсноос үр дүн. Ингэж 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснээр их хурлын бас хяналт шалгах бүр эрхийг хэрэгжүүлэх бололцоо нэмэгдүүлж ард түмний мэдих эрхийг хангаснараа би бол бахархдаг. Үүний үр дүн цаашдаа энэ төрийн өмчийн компаниуд дээр энэ өмч хөвчлөл дээр хулгай гарахгүй. Ил тод нээлттэй хараа хяналтанд дор энэ одоо асуудал шийдэгдэнэ. Урд нь бол нууцаар хаалттай хувилдаж явдаг байсан бол энэ зүйл давтагдахгүй. Энэ бол За ажлын хэсгээс хариулъя. Төрийн банк уу? Төрийн банк ажлаа хэлээрэй. Ажил албан тушаалаа. За төрийн банкны тэргүй орлогч сугар. За гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шилтгаантай эмнэлэгт хэвтэж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа. За хувьцааны ханшийн хувьд анх 2022 онд 590 төгрөгөөр хувьцаагаа гаргаж ирсэн. За түүний дараа бол хамгийн дээдл 1200 төгрөг хүрч ирсэн тохиолдлууд байгаа. Өнөөдрийн байдлаар 476 төгрөгийн өчигдрийн хаалтын ханшаар тийм байсан байна. Ер нь хувьцаа нь бол өөрөө ер нь өсөлт бууралтал явдаг. Ганц төрийн банк биш. Бусад арилжааны банкуудын хувьцаа бас ерөнхийдөө баг зэргийн ийм хувьцааны ханш нь уналттай байгаа. За төрийн банкн сүүлийн 3 жилийн хугацаанд Та чи тэргүүн орлогч гэсэн үү? Тэргүүн орлогч юм уу? Бүтээмжийн менежер юм уу? Хяналтын менежер юм уу? Танаа хяналтын менежерүүд байгаа юу танад? 3 дугаар микрофон. Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүд тэр бөө юм болоод байна гэсэн шүү дээ. Даали 3 дугаар микрофон өгдөө. хяналт хариуцсан дэд захирал, бүтээмж хариуцсан дэд захирал гэдэг 2 захирал байгаа. За. Хяналтын менежер байгаа мэн тэ? Байгаа. За.